Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студиэс сэтгүүлч Ариун Зол мэдээллийг танилцуулна. Боловсролын салбарынхны цалин хөлсийг 2018-аас 19 онд нэмэгдүүлэхээр тохиролцож, өнгөрсөн сард засгийн газар Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хэлэлцээр хийсэн. Тэгвэл цалингийн нэмэгдлийг 11-р сараас олгохоор сангийн яам болон хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа тухай боловсрол сайжруулах ба спортын яамнаас мэдгдлээ. Шаардлагатай их усүрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардал зохицуулт хийх замаар шийдвэрлэх тухай саналаа сангийн яамд хүргүүлээд байгаа юм. За энэ дагуу 10-11-р сард орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт хийх юм байна. Засгийн газрын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн аж ахуйн нэгжид 3% хүүтэйгээр эхний 2 жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлтэй нөхцлөөр зээл олгодог. За гэтэл энэхүү зээлийг улсын хурал засгийн газрын гишүүд албан тушаалтан эрх мэдээллнүүд хувийн компаниуд авсан гэдэг шууган нийгэмдэгдээд байгаа. Золмоор зээл авсан албан тушаалтнуудын эхнээсээ тодорч зарим нь мэдээлэл хийж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан бизнес эрхлэгчид өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тухай айлгуутай тэмцэх газарт шаардлага хүргүүллээ. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрц асуудлыг хэлэлцээр төлөвлөсөн. Хуралдаанд ерөнхийлөгч Баттулга оролцож үг хэлсэн байна. Тэрээр мал аж ахуй, хөдөө аж ахуй дэмжиж эдийн засгаа бол солонгоруулах чиглэлд эрх баригч намын бүлэг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ судлаараа бэлэг түвшин санаачлаг гаргаж ярьж байгаа нь харагдсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг мал аж ахуйн салбараа түшиглэн орон нутагт төлхөө хөгжүүлэх чиглэлд бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэж саналаа илэрхийлжээ. Индонезийн нийслэл Жакартагаас хөрсөн Индонезийн иргэний агаарын тээврийн Lion Air компани Boeing 737 онгоц сураг болжээ. За энэхүү онгоц Индонезийн дотоодын тээвэрт тогтмол нийслэг үйлдэг байсан бөгөөд нийслэлээс Банко, Билетүнг, Арлын гол хот, Пангал, Пинанг руу нисэж явсан юм байна. Онгоц хөрснөөс хойш хэдэн минутын дараа холбоо тасарсан байна. Төлөвлөгөө ёсоор бол энэ үедээ далай дээгүүр нисэж явсан байна. Онгоцонд сууж явсан хүний тоо доогоор тодорхойгүй. Үндэсний аврах эрен хаах ажиллагааны газрын төлөөлөгч Юсеф Латифийн нэр онгоц үндэс нь батлагдсан гинэ. Харин онгоцыг эзэмшигч Lion Air компани онгоц нь хэрэгсэн талаар мэдээлэл байхгүй гэсэн хариуг бол сэтгүүлчдэд өгч байгаа юм. Осолцсон гэгдэж байгаа онгоц нь Boeing 737 Max 8 загварынх дөнгөж 2 жилийн өмнөөс нислэгт ашиглагдаж эхэлсэн байна. Онгоц 210 орчим тээвэрлэх чадалтай сүүлийн нислэгтээ 188 зорчигчтэй явсан бололтой. Энэ талаар их сурвалжийн мэдээлэл хоорондоо зурж байгаа юм а. Freedom House байгууллага 2018 оны дэлхийн эрхчлөөтэй улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. 2017 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хүртэл хугацаанд дэлхийн 195 орны эрхчлөө болон улс төрийн эрхийг харгалзан үзэж үндэсний үр дүнд 2018 оны тайлан гаргажээ. 130 гаруй шинжээч судлаач хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтэн судалгаа ихтэй хэвлэх мэдээл засгийн газрын баримт бичиг бусад их сурвалжаас мэдээллийг цуглуулсан байна. Иргэний эрхчлөө тэгээс 60, улс төрийн эрхийг тэгээс 40 оноогоор үнэлжээ. Улс төрийн эрхийг үндсэндээ тухайн орондоо сонгуул чөлөөтэй шударга явуулдаг хэсэг олон ургуулч үзэлч замун үзэл хэрхэн үйлчилдэг цаашлаад хідэн нам сонгуульд оролцдог зэргийг нь харгалзуулсан байна. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал иргэн хүнд замун үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой хэсгээр нь үндэслэн дүгнжээ. Энэхүү талангаас харахад дэлхийн нийт улс орнуудын 45% нь эрх чөлөөтэй, 30% нь хагас эрх чөлөөтэй, 25% нь ямар ч эрх чөлөөгүй засаглалтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Монгол улсын иргэний эрх 60-аас 49 оноо, улс төрийн эрх 40-аас 36 он авсан байна. Энэхүү нийт дүнгээрээ 100-аас 85 он авч дэлхийн 195 орноос 55 дугаар байранд жагсжээ. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Студиэс сэтгүүлч Ариун Зол ажиллалаа. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа